Сүхбаатарын талбайд гарсан иргэн бүрийн нэгтгэх шударгаас чухам хаана хизээ гээгдсэн бэ. Улирч буй 2025 онд улс төр нийгмийн асуудлуудаас шалтгаалan удаадараа иргэд төв талбайдаа гарч ирсэн. Улсын ерөнхий сайдын хүүгийн тансаглал олон нийтийг бухимдуулж орлогоо нутал хэмээн жигсахад хүргэсэн юм. Мөн энэ онд эмч нар болон багш нар цалингаа нэмүүлэхээр жигсэж цаашлаад гавьяаныхаа амралтад гарсан ахмадууд тэтгэврийг минь нэмж өгөөч хэмээн төрийн ордон бараадан суултаж зарласан он улирч байна. Тэр бүрт нэгэн сайт иргэдийнхээ тухайлаа олж төр төмнийг холбох бат гүүр болон ажиллахыг хичээсэн юм. Цацраг эзэгт бодис гэдэг бол одоо секундэд хэдэн мянгаараа хэдэн зуун мянгаараа задарч цацарч яадаг энэ альфа бета гам гэдэг ийм гурван цацруулж яадаг энэ хортой бодисыг дэлхийн одоо эрчим энерги болсон эд эрхтнийг суул шидчихэд бид бүхэн одоо хэдэн сая жилээрээ тэр 109 лиценз олгогдсон газар амьд организм байх нөхцөлгүй болгож ингэж устгал хийж байна. Энэ сая 500 мянган төгрөгийг сарда 2 хуваагаад давна. Түүн дээр тэрнийг одоо ипотекийн зээлээ за ямар ч би ч одоо 720 мянган төгрөгөөр төлдөг байхгүй. Тэгэхээр 720 мянган төгрөг нь ипотектэй явчихж байгаа байхгүй юу. За тэгээд дээрээс нь 4 амбулыг үлдсэн мөнгөөр нь сарын хугацаанд тижээнгээ бодолтой. Тэгэхээр зэрэг яах вэ? Зүгээр ингээд бодоол үзэх хэрэгтэй. За тэгэл innovation хэд гардаг вүлээ? Та нар өөртөөгөө амьдралаа ингээд бодоол үзэлтэй. Тэгэхээр тэгэл ойлгомжтой болно. Усны мөнгө хэд гардаг вүлээ? Тогны мөнгө хэд гардаг вүлээ? Innovation хэд гардаг вүлээ? Хамгийн наацх хэрэглээ штэ. Тэгэл хүнсэнд би магадгүй нэг 10 хил махаа бол хэдэн төгрөг болох вүлээ? Гээл юрдөөсөө бүх юм окей. Тэнгүүт одоо сардаа нөгөө мөнгө чинь хүрэхгүй болонгууд нэмж нэг зээлэр ч юм уу ямар нэгэн байдлаар ингээ нөхсөр буцаад нөгөө зээлийн лимит тулаад одоо эрүүл мэндийн байгууллага ажилчид бүгдээрээ тийм байна. Одоо тэгээ хаач газар зээлөхөө болчихсон. За тэгээ зээлийн шаардлаганд ингээ тулчихсан. За тэгээ одоо бүр олохоо болоод за одоо цалингийн минь жоохон ч нэмээд өгөөч. Одоо 3.5 сая гэдэг бол $1000 байхгүй юу? $1000 гэдэг чинь өөрөө одоогийн инфляцийн төвшөнд бол их мөнгө биш байхгүй юу? За мэдгүй эрүүл мэндийн салбарынхны одоо дундаж цалинг одоо олон улсын хэмжээнд бодоод үзэх юм бол одоо манайх судлаа гаргаад ирсэн лэнлээ $3000 байна. За бид нар бол яг чагсаал цуглаанд ингээд хийгээд авах биш, бид нар хүнэл хэмжлэмээр шүү дээ тий. Ар гэртээ санаа зовхгүйгээр тий цалин маань хүрдэг бол бид нар ингээд чагсаад яваад байх ингээд өмнөдөө одоо нэрээ санаа чаллах, зорилго чаллах. За цалин мөнгө маань хүрч байгаа бол бид нар зүгээр л арилаа амар тайван хийгээд ард иргэдтэйхээ эрүүл мэндийн төлөө тууштай явмаар байна. Тэгээд цалингийн маань төр зэсэг маань нэмээд өгвөл бид нар ч гэсэн ингээд байн ирээл хаа холоос ирээл ингээд чагсаал зэмтэлт ингээд ороод байх хүсэл сонирхол үнэндээ алга байна.